1975 он. Энэ онд Монгол улсын жирийн нэгэн багшийн гэр бүлд отхон охин нь болж натад дууга хадаан бий төрсөн. Ирээдүйн баяр цэнгэлээр дүүрэн байхыг бэлэгдэж аав минь надад Баатрийн Бацангил нэр хайрлав. Урт цагаан комбинат амгалан гэдгийн адил баг тойргийн даруухан хороололд бага нас минь өнгөрсөн. Сайхан ирээдүйд итгэл дүүрэн эцэг эхийн хайр инрэлд өсч илүү сайхныг бүтээх мөрөөдөл бага нас минь жаргалтай байсан. Сургууль, дугуйлан, номын сан, үерхэл, үнэнч нөхөрлөл, үнэн зөв ёс, хүндлэл гээд ирээдүйд цагийн эрхтгч нийгмийг цогцлоох шинэ үе боожж байлаа. Түүхийн гарцаагүй тохироо бүрдэж, хонхны дуунаар ард түмэн сэрж, ирээдүгээ өөрсдөө бүтээх эрхээ олсон ардчилсан хувьсгалын гэрч бий бас мөн. Дэлхийн мэдлэгийн ундрагаас савныхаа хэрээр утгах боломж нээгдэв. Техник технологийн үлгийн нутаг Герман оронд сурч, нүүрснээ шингэн түлш, шатдаг хий зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг эзэмшин докторийн зэрэгээ хүртсэн. Сурахын сацуу олон монгол залуусын адил ханийн хамт ажил гололгүй хийж, хямгцны үрээр орон байртаа болов. Хувь заяаны бэлэг болсон хоёр хөөрхөн үртэй болж аав ээж байхын жаргалыг эдлэв. Эрдэм номын мөрөөр явхдаа сар шиг холын нутагт амьдрал минь эх орон минь байгааг бид харин мартаагүй эргэн ирсэн 2006 онд. Гэтэл юу өөрчлөгдсөн байв? Араатны сүрэгт бариулах амтан мэд их нутаг минь амт тэмцэн тарчилж аврал ирэх мэт байлаа. Хоосон амлалтанд ахин дахин хуурдсан ард түмэн аргагүйдэн ажил орлого амьдрал ёс зүйгээр хоосорч эцэггүй хүү ээжгүй охин мэт болсон байв. Өг дээдсийн минь амиа золон байж өвлүүлж үлдээсэн газар нутаг эрдэнэт дүлгийг минь эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилтай амьдралтай баян иргэн болох тухай амьгүй хуура амлалтаар халахалж хэсэглэн хуваасаар бас худалдсаар 3 сая хүнтэй улсыг эрх тэгш хангалуун амьдруулахад үнэхээр хэцүү байв уу? Монголын үнэт баялаг болсон Монгол хүний үн цэм дороотсон ийм л нийгэмд бид амь зууж байна. Энэ нийгмийн төвчиж болсошгүйг харсаар эс үлдэн өнгөрөх хүйтэн сэтгэл надад байхгүй. Аав ээжийн захиасын биелэл, үйл хэрэг, бодол санааны тасаршгүй үргэлжлэл би Баатрийн Бацангил өнөөдөр босч зогслоо. Эрх тэгш нийгмийн төлөө таач надтай хамт зогс.